Өнөөдрийн хичээл бол цалин, тэтгэмж хэлэлцэх чухал хэллэгүүд. Энэ нь таны карьерийн замд маш хэрэгтэй ур чадвар юм. Цалин хэлэлцээ хийхээс өмнө зах зээлийн судалгаа хийх нь маш чухал. Үүнийг англиар researching market value гэдэг. Цалингийн хэлэлцээр эхлэхдээ таны хүсэж буй цалингийн хэмжээг тодорхой хэлэх хэрэгтэй. Үүнд та my salary expectations are эсвэл I'm looking for a salary in the range of гэж хэлж болно. Таны хүсэлтийг үндэслэлтэй болгох нь чухал. Based on my experience and skills, I believe I deserve гэж хэлснээр таны үнд цэнийг харуулна. Цалингаас гадна тэтгэмжийг хэлэлцэх нь чухал. I'd also like to discuss the benefits package, including health insurance and paid time off. Гэх мэтээр асуугаарай. Хэрв танд сөрөг санал ирвэл тайван ийгдэх хариулаарай. Thank you for the offer. I'd like to take some time to consider it. Гэж хэлэх нь зүйтэй. Эцсийн шийдвэр гаргахдаа таны хувийн үнд цэн болон хамгийн бага хүлээлтийг харгалзаарай. I'm happy to accept your offer. Эсвэл unfortunately, I cannot accept this offer at this time гэж хэлээрэй. Цалин хэлэлцэх нь айх зүйл биш, харин өөрийгөө үнэлэх чадвар юм. Эдгээр хэллэгүүдийг ашиглан амжилттай хэлэлцээр хийгээрэй. Баяртай.